За сайн байна уу? 2006 оны төгсөгчдийн эрхлэн явуулж байгаа Алтан гагнуур подкастын дугаарт маань Улсын хурлын гишүүн төрийн сойрхолд Ангаах ухааны доктор Мөнх сайхан оролцож байна. За мэдээгүйжүүлэг эрчим тэмчилгээний эмч, Сидней их сургуулийн философийн магистр, шинжлэх ухааны тэргүүлэх зэргийн эмч Золзаяа оролцож байна. За тэгээд өнөөдөр та хоёрыг урьсан шалтгаан нь болохоор хоёулаа ер нь эрүүл мэндийн бодлогын чиглэлээр нэлээд их одоо Монголд ажил хийсэн хүмүүс байгаад байгаа. Би бас өөрөө ер нь бол эрүүл мэндийн бодлогын чиглэлээр мэрэгсэн судлаач хүн. Тэгээд бид гурван яриа бас их таарах байх гэж бодоод урьсан байгаа. За тэгээд ер нь Мөнх сайхан сайдыг бол бүгдээрээ мэдж байгаа. Одоо 2 удаа тий 20 он 24 онд 2 удаа одоо сайдын албыг хашсан байгаа. Эрүүл мэндийн сайдын албыг хашсан байгаа. Тэгээд бүгдээрээ мэдж байгаа болохоор бас их сонин санагдаж магадгүй гэж бодоод 2006 онд одоо төгсгөд тий оюутан насныхаа нэг дурсамжаас бид нарт сонирхолж ярил. Яг төгсөлтийн үү? Ер нь оюутан цагийн үү? Оюутан цаг. Гэхдээ одоо оюутан цаг маань бас их л сайхан л одоо дурсамж дүүрэн өнгөрсөндөө тэр олон дурсамж одоо алиг нь ярих хэрэгтэй тий. Айгүй их тийм сакс тоглодог оюутан байсан тий. Тий ер нь яг 10 жилдээ нэлээд сакс тоглодог байсан. Тэгээ оюутан багтаа ч курсын шигшээ, сургуулийн шигшээ дээр хэсэг явсаа. Тий. Яг эн чинь юу ахаар хэцүү байд гэдэг шиг. Яг санагддаг юм байна. Золзай одоо тойрын цуг өнгөрөөсөн дурсгалтай зүйл гэвэл бид хоёр чинь нэг поток. Хоёлаа тий. Тэгээд нэг поток тэгээд их ойрхон манайх 608, MC-ийн 606. Тэгэхээр 605, 6, 7, 8 ч л ингээд битэд ингээ хамтдаа хичээл их ордог байсан. Анатоми хичээл дээр битэд бол зөндөө их хамт суусан тийм ээ. Тийм. Тэгэхээр ер нь бол нөгөө ангаахыг чи өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Битэд чинь жижигэн группээрээ тэгээ бөөнөрөө нийлээ нэг анги болчихдог. Нэг поток болохоор ер нь бол лекцний хооронд тэгэл дадлагаас дадлагаар. Яг клиник хичээлүүд эмнэлзэн хичээлээс өмнө бол ерөнхий эрдмийн хичээлүүд антом физиологи энэ төр дээр бол битэд авил нэг анги юм шиг л суугаал тэгэл одоо юу гэдэг ангаахынхаа баг курсыг бол тэгээд дүүргэсэн шүү дээ. Олон ч цагийг хамт өнгөрөөсөн. Олон ч цагийг хамт өнгөрөөсөн. Тэгээд та хоёр бол хоёулаа мэс заслын салбар руу орсон инженер байгаа. Тэгээд яг ингээ мэс заслын ширээг тойроо зогсож идэг. Нэг нь мэдээгүйжүүлэх юмч, нэг нь гэмтлийн мэс заслаар мэргэжсэн. Тэгээд золоос асуувал ер нь яагаад мэдээгүйжүүлэхийн салбарыг сонгосон? Ер нь яг тэр подкастын ивент тэтгэгч Golden Tip Нүүрам шүдний имлэг. Шийдвэр нь юун дээр суурилсан юм? Би ер нь эрчим тэмчилгээний эмч болъё гэж бодож ирсэн. Тэгээ бидний үед чинь нөгөө эрчим тэмчилгээ мэдээгүйжүүлэх юмч хоёр чинь хамтдаас одоо төгсдөг гэсэн аахгүй. Одоо нэг юу гэсэн үг? Хөтөлбөр гэсэн үг. Тэгээ диплом авахаараа мэдээгүйжүүлэх эрчим тэмчилгээ гэдэг диплом аваад дуусна. Одоо төгсдөг гэсэн. Тэгээ яг мэдээгүй эрчим тэмчилгээний эмч болох гэж явж байгаа дундаасаа мэдээгүйжүүлэхт дуртай болоод тэгээд ер нь бол мэдээгүйжүүлэг рүүгээ илүү их хазаас хараад одоо ер нь сүүлийн бараг 10 гаруй жил бол ерөөсө тасралтгүй яг мэдээгүйжүүлэх дээр л ажиллаж байна. Тэгээд тэр дундаа хүүхдийн мэдээгүйжүүлэхээр илүү их одоо занималцсан гэх юм уу? Хүүхдийн мэдээгүйжүүлэх талдаа илүү их сонирхолтой. Тэгээд дээрээс нь хүүхдийн мэдээгүйжүүлэх юмч гэж хэлүүлэх бас дуртай. Яг нь мотивацийн хувьд бол яг л одоо мэсэл рүү одоо дурсаар агаад гэдэг юм уу? Мэслийн өрөөнд одоо хайртай болохоор ч юм уу ингээд мэсэл одоо мэдээгүйжлэг рүү илүү их орцсон болов гэж хардсан шүү дээ өөрийгөө. Мөнх сайхан эмчээ одоо ер нь тий яагаад энэ гэмтлийн мэс заслыг сонгосон? Шууд төгсөөд миний санахын төгсөөд шууд гэмтэл ажилд орсон шүү тий. Ажлын ер нь анхны гараа нь яаж эхэлчихсэн? Тэгээ 2006 онд анагаахын сургуулаа төгсөөл гэмтлийн резидент шууд орсон л доо. Тэгээ 2008 онд резидентэд дуусгаад эмч болол
гэмтэл соггын эмчлийн эмчээр гэмтэл сог судлалын үндэсний төвд эмчээр ажилд орсондоо одоо миний одоо ер нь ажил амьдралын замнал бүх юм маань л одоо иргэдээ ирдгээр бол одоо нэг гэмтлийн эмнэлэгтэй л салшгүй холбоот одоо гэмтлийн хэрэглэлтийг яагаад сонгосон юм? Гэхдээ хоёртон багтаа нөгөө очиж их юу хийдэг байсан. Дадлага их хийдэг байсан. Тэгээ гэмтлийн эмч гэдэг чинь өөрөө юм шууд юм бодит үрдэн өгдөг. Тийм бас их урамтай гэх юм уу? Тийм Хурдан салбар ихгүй те. Одоо жишээ нь хөлн хугарсан хүн хэвтэйгээр орж ирээд тэгээд эмчилгээгээ илгээд эмчилгээ илгээд хөлн дээрээ босоод гараа явдаг те. Тэгээд ийм бодит үрдэн хурдан өгдөг. Тэгээ оюутан байхдаа илүү их тэнцээ цагийг өнгөрөөж одоо бас гэмтлийн эмнэлгийн хүнд хүчээр ерэн цаашдаа бас энэ гэмтлийн салбарт хийх юм их байгаа юм байна гэдгийг одоо үзэж харж мэдэрсэн учраас л одоо яг гэмтлийг сонгосон бах та гэж боддоо шүү дээ. Түүнээс ер нь ангаахт багт орохдоо ч юм уу оюутан байхдаа яг ингээл анхнаас нь би одоо гэмтлийн эмч болно гэж ерөөсөө яваг л та. Тэгээд яг нөгөө нэг шалтгаан биш нөгөө буурлаждаг амьдэрдэг байсан нөгөө өвдгөн өвддөг. Тэгээд нөгөө өвдгийг нэмжлэх нөгөө өвдгнөөс нь нөгөө өрөвслийн гин дарах нөгөө юугийн шингэний соруулж авах гэдэг юм тэр хийдэг процедур юм бас гэмтлийн эмч хийдэг. Процедур ихгүй виний мэдслийн эмч. Тийм учраас бас тэр чиглэлийг сонгосон байх та гэж боддоо шүү дээ. Подкастын ивент тэтгэгч UMed гоо сайхны мэдсэслийн эмнэлэг. За золоо бол эрүүл мэндийн яамны харьяа мэдээгүй салбарын нарийн бичгийн дарга хийж байгаа одоо тий. Тэгээд ер нь бол яг эрүүл мэндийн бодлогын чиглэлээр бас өөрөө нөө Сидней их сургуулийн сургуулиас философи магистр хамгаалчаад ирсэн байгаа. Тэгээд эрүүл мэндийн бодлогын чиглэлээр бас нэлийн тий ойлгосон хиймээр байгаа зүйл байсан байх гэж бодож байна. Тэгээд энэ талаараа хуваалцвал. Яг хөө тэгээд манай мэдээгүй үйлчлэгийн салбар чи өөрөө их нөгөө юм одоо юу гэдэг одоо тайзны артал тоглогддог салбар тий. Тэгээд тэр утгаараа бас юу гэдэг бодлогын хувьд бас жоохон ард үлдчих гээд идэг салбар гэж бас хэлж болохоор байдаг яхаа. Тэгсэн хэдий ч нөгөө талаас бас нөгөө мэслэлийнхаа одоо чадамжийг мэслийн хийж байгаа техникийг дагаж нөгөө хөгждөг бас салбар учраас бас их онцлогтой салбар тийм. Тэгээд тэр утгаараа бол манайх одоо мэдээгүй үйлчлэгийн салбар бол одоо жишээлбэл MC-ийн салбар одоо өвдөгний үе өвдөгний одоо хагалгаа энэ бол нэлээд сайн хөгжиж байгаа гэдэг зэрэгцээ мэдээгүй үйлчлэгч гэсэн дагаад аюул сайн хөгжиж байгаа байхгүй. Тэгээ яг энийгээ дагаад одоо яг тийм бодлогын хувьд бол одоо олон улстай хөл нийлүүлсэн удирдамжууд гаргах те эрсдэл хүндрэлүүдийг нь урьдчилж мэдэх, тааварлах одоо тим чиглэл рүү илүү их одоо ажил хийх нь илүү их одоо юу гэдэг эмчлүүлэгч, үйлчлүүлэгчтэй аюулгүй байдал руу чиглэсэн зүйлс бол илүү их шаардлагатай юм байна гэж байна. Тэгэхдээ энэ бол одоо муу байна гэсэн үг бол биш. Илүү сайн хөгжүүлээ. Яагаад гэвэл мэдслийн салбар маань илүү их одоо хурдцтай хөгжөөд бид нар хамт дагаад хөгжөөд байгаа учраас бид нар тийм шаардлагууд нь илүү их байгаад байгаа. Тэгээд тэр утгаараа манай салбар зөвлөлийнх нь бол ирээдүйн одоо энэ жилдээ дараа жилдээ тий ирээдүйн одоо нэг 3-5 жилийнхаа хөгжлийг бол одоо юу гэдэг мэдээгүй үйлчлэгийн салбарын одоо хүндрэл эрсдлүүдийг үнэлэх тэнцвэр дээр одоо чиглэсэн шинэ одоо удирдамжуудыг гаргах гэсэн чиглэлүүд дээр илүү их төлөвлөгөө ажиллагаар төлөвлөж байгаа. Ажилтнууд эхнээсээ хийгдээ явж байгаа. Ер нь хаягчаад байдаг шүү дээ мэдээгүй үйлчлэгийн чи яг бид нар шиг багаараа хүнийг эмчилдэг байхгүй тийм мэслэлийг. Тэгэхэд нөгөө одоо үйлчлүүлэгчийн нар гэр мөөчлүүлэгч нар нэг ингээл мэслэлийг хийж байгаа бид нартай л ингээд хамгийн гол асуудлууд нь яригдаад байдаг. Ингээд эмчилгээ онцлогоо яг нэг хүнтэйгээ тулж ажиллах гэдэг юм уу. Гэтэл яг нэг гардаг эрсдэл хүндрэл нь бол яг энэ мэдээгүй зүйлгийн талаас маш их өндөр гарах эрсдэл нь
Бяцлаас илүү өндөр ч юм уу тийм гардаг тийм үүрэг хариуцлага нь өндөр ч юм уу тийм тохиолдлууд байгаад идэг. Мэдцэл гэдэг чинь амар том багийн ажил. Тэр дотор бол мэдээгүй зүйлгийнхэн юм зөвлөгчл юм бас өндөр том байр суурийг эзлэх хэрэгтэй гэж боддоо шүү дээ миний хувьд. Мэдцлийн өрөөнд ингээд одоо хагалгаа ингээд орж байгааг тайзан дээр тоглож байгаа одоо ингээд жүжиг гэж төсөөлж үзэх юм бол мэдцлийн эмчнэр бол яалтч гол дүр. Гэхдээ тэр мэдцлийн тайзан дээр тэр жүжиг хэрхэн гоё тавигдах вэ гэдгийг мэдцлийн эмч тэр гоё гэрэл мэрлэр тохируулдаг гэдэг шиг яг тайзны ардталд одоо тэр гэрлэлээр тохируулдаг ч юм уу тэр шиг адилхан мэдээгүй эмч нар ажилтдаг л да. Гэхдээ гоё. Би бол тайзны гол дүрээс илүү гоё ягаан гэрэл тусгаал сууж явах дуртай шүү гэдэг шиг. Одоо тийм шүү дээ. Мэдээс хийж авах хийж авах үеэр нь сэрчүүл яах юм тийм хүчтэн. Гэх мэтчлэн маш их одоо эрсдлийг үүрж байгаа. Гэхдээ сэрэхгүй. Тийм. Сэрэхгүй. Тэрнэд болтол ингээд 6-аас 8 жил сурч байгаа. За мөсөхийн эмчийн хувьд одоо ингээд ер нь бол хүмүүс бүгдээрээ мэдж байгаа. Улс төрийн бас нэг том дүр те 2 удаа сайд эрүүл мэндийн сайдын албыг хашсан. Одоо улсын хурлын гишүүн хийж байгаа. Тэгээд ер нь яагаад улс төрлөө орох болсон те юу сонирхлыг чинь татсан бэ? Гэхдээ ер нь сонирхол татахээс илүү нэг ер нь нэг зорилгодоо хөтлөгдөж яваад орцсон гэх юм уу те. Би ч одоо анх гэмтлийн эмнэлэгт тэгэл эмчээр 10 гаруй жил ажиллаа. Тэгээд тэр хугацаанд гэмтлийн эмнэлгээ одоо энэ эмнэлгийг нэг гоё болгочих юмсан иргэдэд үйлчлэг хүрж байгаа тусламж үйлчлэгээ хүртээмжтэй дөрвөн шуурхай хурдан аятайхан нөхцөл хүргэж юмсан гэдэг тийм зорилго бодол агуулж яваад ингээд гэмтлийн эмнэлгийн дарга улсын 1-р эмнэлгийн захирлаар одоо зорилготой хөтлөгдөж яваад ажилласан. Тэгээд ингээд эмнэлэг удирдаад 2-3 эмнэлэг удирдаад ингээд явхаар чинь бас ингээд тодорхой төвшөнд хийх ажлууд мань ирээд ханд ирээд тулж байгаа байхгүй. Тэрний дараагийн энэ эмнэлэг хөгжүүлэх, энэ улсын хэмжээнд иргэдэд хүрэх, энэ эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ, энэ бодол асуудлыг шийдэх чинь бүр бодлогын төвшөнд очиж ажиллаж ээж томоохон шийдвэрүүд гаргаж ээж бас дараагийн шатны үр дүнд хүрэхээр байгаа байхгүй. Тийм учраас ингээд миний зорьсон зорилго өөрөө явж байгаад эргээд ингээд 20 онд эрүүл мэндийн сайд дээр томилогдох ийм төвшөнд хүрчээ гэж би бол өөрөө тэгж дүгэндээ. Тэгээд 20 онд эрүүл мэндийн сайд дээр томилогдно гэдэг чинь өөрөө эрүүл мэндийн сайд гэдэг чинь улс төрийн албан тушаал тийм үү. Тэр үеэс л одоо би ингээд улс төрлөө орсон байгаа. Тийм. Тэгэхээр цаашдаа ер нь ингээд энэ эрүүл мэндийн салбарт энэ болохгүй байгаа зүйлүүдийг засаж залруулж энэ хууль эрх зүйн орчны шинжилэл энэ суур бодлогын төвшний өөрчлөлтүүдийг маш сайн зохицоор нь хийж хэрэгжүүлж иж өнөөдөр эрүүл мэндийн салбарт энэ салбарын мэрэгчлэнүүдэд тулгамж байгаа асуудал иргэдэд хүрж байгаа тусламж үйлчлэгийг сайжруулах асуудал чинь тэр төвшөнд яригдж ижил улс төрийн төвшөнд улсын хурлын чуулганы танхимд засгийн газар дээр зөв бодлого, зөв шийдвэрүүд гарч ижил амжилтанд хүрэх юм байл л да. Тэгэл миний хувьд бол одоо ингэ миний зорьсон зорилго гэдэг юм уу те эмч ухаас ингэ явсан зүйл байна л. Одоо энэ эргээд улс төрч болох энэ зүйлийг мань эхлүүлжтэй л гэж харж байгаа. Подкастын ивент тэгч Сэцэн Мед эмнэлэг. Сая нөгөө ингээд яг эмнэлгийн дарга хийгээ явж байхад ингээ ханад тулсан гэж ярьсан шүү дээ. Яг ямар үед яг тэгж бодогдчихэ тэр тохиолдлоос ярил. Одоо нэг ийм байгаад байгаа юм. Би ч одоо эмч хүний хувьд бол одоо эмчээр одоо ингээд өвдөгний мэсэлч хүн одоо ингээд нэг за ингээд өвдгөн өвдсөн хүмүүсийг нэг 10,000 гаруй хүнийг бол ингээд мэсэл хийгээд эмчилж тийм үү. Гэтэл тэр эмнэлгээр үйлчлүүлж байгаа хэдэн зуун мянган хүнийг эмчилгээ үйлчлэгийг чанартай ая тухтай орчинд хийлгчмээр байна шүү дээ. Тэр асуудлуудыг эмнэлгийн дараа одоо тэр чинь ингээд
эмнэлгийн дотоод орчныг сайжруулах, мэдсэл хэрэглэгдэж байгаа багц хэрэгсэл тоног төхөөрөмжийг сайжруулах гэдэг асуудлыг дараагийн хувьд бол аваад хийчих. Гэтэл эргээд энэ эмнэлгүүдийн санхүүжилтийн тогтолцоог өөрчлөхгүй болохгүй юм байна. Ингээд эмнэлгүүдэд эрүүл мэндийн салбарт зарцуулагдах санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхгүй бол бид нэр өнөөдрийн энэ байдлаар бол яагаад ч энэ засрахгүй маа гэхээр энэ бол эмнэлгийн даргын төвшөнд хийж чадах, шийдэж чадах асуудал биш байгаа байхгүй жишээ тийм учраас энэ чи эргээд яг энэ бодлого тодорхойлох төвшөнд улсын хурал засгийн газрын төвшөнд ажиллаж шийдэгдэх зүйл байгаад хам байна шүү дээ. Тэр чинь бол ингээд эмнэлгийн даргын хувьд бол хана байгаа байхгүй тийм салбарын тогтолцооны юм өөрчлөлт байгаа нөөц бололцоондоо яаж тийм яг эмнэлгийнхээ асуудлыг бол эмнэлгийн дарга багтаа шийдэж болоод байна. Гэтэл тэр эмнэлгийн даргын чинь эмнэлэг дээр ирсэн санхүүжилтийг яаж зөв хөөрлөх вэ? Санхүүжилтээ яаж нэг баг нэмэгдүүлчих вэ гэдэг бодлого хийж чадхаас биш. Тэр эмнэлгийг тэр эмнэлэгт хуваарлагдах санхүүжилтийг илүү зөв ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдын цалин мөнгөний илүү боломжийн хэмжээнд нэмэх хэмжээнд шийдвэрлэж чадахгүй байгаа байхгүй тий. Тэгээ эргээд тэрийг нь жишээ нэг хийж байгаа ажилтаа гүйцэтгэлтэй нөлдүүлээд цалин мөнгөний өгдөг. Цалин мөнгө нэмэгдсэн хэрээр эргээд иргэнд хүрж байгаа тусламж үйлчлэгээний чанар хүртэм сайжирдаг. Энэ бодлогыг чинь эмнэлгийн дарга хийж чадахгүй л тэр нь нэг бүтэн циклээр нь авч үзмээр шүү тий. Зоологийн хувьд болохоор яг хоёлаа зөндөө бас нөгөө судалгааны талаар тий ярьж ирсэн шүү дээ. Тэгээ тэрэн дээрээс чамд ингээд бас айгүй их анзаарагдсан. Яг ингээд эрүүл мэндийн бодлогын хувьд энэ болохгүй байгаа болохоор би энэ судалгааны сэдвийг сонгоод явж байсан гэд надтай хуваалцж ирсэн санагдаж байна л да. Тэрийг бас сонирхолж ярил. Яг нэг бас яхаар хит бас юу гэдэг миний өөрийн нөгөө хувийн үзэл баримтлалч юм шиг болохоор бас нэг тийж ярих нь бас зөв буруу юу гэдэг асуудлууд гарч идэг. Яг гэхдээ нэг үе бол гэх юм уу эсвэл ерөн сүүлийн жилүүдэд гэж хэлэх юм уу ер нь бол Монголд хийгдэж байгаа судалгааны ажлууд бол нэлээд өндөр инфаркт фактортай том судалгааны ажлууд хийгдээд байгаа. Гэхдээ яг юу гэдэг бодлогын хүрээнд хөгжүүлэлт хийхэд бол илүү их нөгөө суур судалгааны ажлууд илүү хийгдэх ёстой болов гэсэн надад үнцэг аягүй харагдаад идэг. Тэгээ яагаад гэвэл бид нар суур судалгааны ажил байхгүй учраас тэн дээр бид нар аягүй том ground breaking гэж яриад байгаа тийм бүр ингээд амар чухал ингээд судалгааны ажил хийх гингүүд яг манай хөрсөн дээр хийсэн суур судалгааны ажил байхгүй болохоор тухайн байшин дээш ерөөсөй баригдаж гарахгүй байх жишээ нь ч юм дээ. Тэгвэл суур судалгааны ажил аягүй сайн байгаад ах юм бол түүн дээрээс дараагийн аягүй мундаг түвшний судалгааны ажлууд гарахаасаа зэрэгцээд түүн дээр нэмэх нь юу гэдэг хажуу талын бодлогын зүйлсүүд аягүй их явах жишээ нь. Одоо жишээлхэд юу гэдэг манай мэдээгүй зүйлгийн салбарын ч юм уу нэг судалгааны ажил байлаа гэж бодоход Монгол улсын хэмжээнд хагалгаа тойрны үед нөхдүүдийг хэрхэн хянж байгаа талаар судалгааны ажил ч юм уу төдийлөн хангалттай байгаа байхгүй. Тэнгүүд тэр юу гэдэг хагалгааны тойронд ингээд тухайн хүмүүсийг хянж байгаа байдлаар нэг судалгаа хийх гэдэг бол энэ өөрөө суур судалгааны ажил зүгээр энгийн юм шиг гэрнэ. Ер нь бол юу гэдэг 1-р шатлалын эмнэлэг 2-р шатлалын эмнэлэгт бид нарт иймэрхүү байдлаар хүнийг хянах тоног төхөөрөмжийн байдал ч юм уу тотног байгаа юм биш үү те. Тэгэхээр ийм байгаад ах мод бид нарт ийм төрлийн хүндрэл, ийм төрлийн үйлчлүүлэгч сэтгэл дундуур байх магадлалууд илүү хүндэрсэх магадaltaй юм биш үү те. Тийм учраас бид нар тэр лөө хараач юм уу гэх мэтчлэнгээр явуулах зүгээр санагдаад идэг л та. Тэгэхээр юу гэдэг бид нар илүү их суур судалгааны ажлуудыг илүү их детальны олгоод хийх нь юу гэдэг бодлогын хэрэгжилтэнд эсвэл дараагийн гоё нөгөө бодлого хэрэгжүүлэхэд ч юм илүү хэрэгтэй байх болов гэсэн санаа надад их ажиглагтал итгэдэг. Подкастын ивэнтгч цагаан уул эмэгтэйчүүдийн эмнэлэг. Ер нь ингээд гишүүний хувьд ч юм уу те эрүүл мэндийн сайдын албыг хашсан хүний хувьд ингээд буцаад ер нь харахад те мөх сайхан эмчийн хувьд яг хамгийн дурсгалтай ч юм уу те өөрт чинь сургамжтай биднэрт хуваалцмаар байгаа зүйлээсээ ярил. За надад дурсамжтай. Тий өөртөө сургамж олж авсан ч юм уу те. Би ер нь нэг тиймэрхүү юм ойлгосон. Ер нь сайд хийж явахдаа нэг тийм л юм ойлгосон доо гэсэн. Тэ би
тэр ер нь ийм нэг асуудлыг нэг жижиг гэлтгүй ер нь нэг гүн рүү норж ингээд суур үндсэн шалтгааныг тогтоож тэр шалтгааныг арилгах тийм төвшний нэг гал унтраас нь бодлогуудаа бид нэр ингээд сайн хэрэгжүүлэх тийм залшгүй шаардлага байна гэж хараад байгаа. Тэгэхгүй бол одоо өнөөдөр бас хийж байгаа хэрэгжиж байгаа нөгөө бодлогын ажлууд маань яг юм зүгээр нэг цаг тухайн асуудлыг шийдсэн тий. Тухайн үед үүсэж байгаа асуудлыг нь тухайн үед нь тохируулсан арга замаар ингээд шийдэд явж байгаа нь эргээд нөгөө салбарын суур энэ олон жилийн туршид ингээд урагшилж хөгжих энэ асуудал нь илүү хаягдаад байгаа юм уу? Тийм ч учраас одоо манай эрүүл мэндийн салбар маань одоо өнөөдөр бас тийм сайнгүй шүү дээ бодит байдал дээр тий. Тэгэхээр энийг бид нэр сайн анзаарж ойлгож явах хэрэгтэй зайлшгүй шаардлага байна. Тэгээ салбарт хийж хэрэгжиж байгаа энэ зөв бодлогоодыг зөв бодлого гэдэг чинь угаасаа ойлгомжтой шүү дээ. Иргэнд хүрж байгаа яг бодит үр дүнгээ өгж байгаа энэ бодлогоодыг цааш нөгөө төрийн залгамж халаа гэдгээр нэг бодитоор нь өргөжлүүлж авч явах нь их чухал юм байна гэж ингэж харж байгаа. Тэгээ өмнөх юугаа үгүйсэхгүйгээр тий. Үгүйсэхгүйгээр яг тэр бодит үр дүнгээ өгж байгаа. Түүнээс ч одоо яг сайдын хийж байгаа юм уу хэрэгжүүлж байгаа бодлого болгон бүгдөө бас зүв байх албагүй шүү дээ. Бас бүгдөө зөв байх тийм боломжгүй ч баг. Тэр дундаас яг ингээд байгаа онод үр дүнгээ өгөөд бодитоор энэ өөрчлөлт мэдрэгдээд үр дүнгээ аваа явж байгаа энэ бодлогоодыг өргөжлүүлж явах нь их чухал байна. Тэгвэл бид нар чинь төрийн залгамж халаа гэж их ярьдаг мөртлөө яг бодит амьдрал дээр ингээд залгамж халаа гэдэг зүйл байхгүй болчоор тэр нь эргээд хэн нэгэн тэр сайд дарга нарт гэхээсээ илүү энэ ард иргэдэд нөгөө сөрөг нөлөөлөл асрах үзүүлэлт юм байна. Тийм зүйлүүд их байна гэж ингэж л харж байна. Тийм учраас цаашдаа нэг ер нь энэ бодлогын төвшөнд ажиллаж байгаа улсууд бүгдөө л яг анхаарч явах нь зүйтэй байна да гэж харж байна. Энэ ер нь ганцхан эрүүл мэндийн салбарт ч биш, ер нь бүх салбарт ийм залгамж халаа гэдэг тий, memory гэдэг юм айгүй байх ёстой. Энэ дутагдаад байдаг нь анзаарэгддэг л та тий. Би ч гэсэн өөрөө бас их хурлын тамгын газарт ажиллаж байсан болохоор яг тэрийг бас айгүй сайн анзаарсан. Тэгээ зоологийн хувьд, золоо эмчийн хувьд болохоор эрүүл мэндийн яамны харьяа мэдээгүйжүүлэхийн салбарын нарийн бичгийн даргын албыг бас хашиж байгаа. Тэгээд дээрэс нь одоо яг энэ Сидней их сургуулийн их сургууль ингээд судалгаа хийгээд магистрийн зэрэг аваад ирсэн. Ингээд буцаад ингээд харахад өөрт чинь одоо яг авч үлдсэн сургамжтай зүйл байвал. Гото өдөр бол дутмал өдөр өөрснөө хийж байгаа зүйлээс сургамж авч байгаа. Өөрснөө сураад одоо сургамж аваад явж л байгаа. Гэхдээ яг тэр дунд болгоноос одоо өөрийнхөө болохгүй байгаа зүйлийг ч юм уу эсвэл тухайн одоо зорж байгаа зорилгот чинь саад болж байгаа зүйлийг аягүй сайн хүлээн зөвшөөрч сурах нь аягүй надад одоо том зүйл юм шиг харагддаг. Одоо жишээлхэд юу гэдгийг одоо манай салбар гэхэд ер нь бол болоод байгаа юм л аягүй яриад байгаа тий аягүй одоо сайн сахаад эргээгээд болохгүй байгаа зүйлээ ерөөсө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Энэ чинь ерөөсө юу гэдгийг салбарын асуудалч биш салбар дотрын дахиад салбарын өөрийнх нь асуудал байгаа байхгүй. Салбар дахиад салбар доторх асуудлууд тий. Тэгэхээр ер нь хувь хүнийхээ хувьд ч тэр багийн хэмжээнд ч тэр салбарын хэмжээнд ч тэр ингээ харахаар болохгүй байгаа зүйлээ аюу хурдан олж аваад тэрийг одоо хүлээн зөвшөөрөөд илүү их урагшлах нь илүү хэцүү юм болов гэсэн одоо юм бодогдтiin. Тэ миний өөрийн ч гэсэн одоо ингээд эмнэлзүүн болон академик карьерийн хувьд ч гэсэн явж байгаад би бол яг л ийм л зарчмаар явдаг. Одоо болохгүй байгаа зүйлээ аюу хурдан хүлээн зөвшөөрөөд одоо илүү их хөгжих юм уу тий гэх маягтай явж идэг. Тэгээд
хин эмсэг хэлж байгаа бол 100% санал нэгдэн тэр салбарын хөгжлийн асуудал те ерөн залгамж халаан энэ төр бол ямар байх хэвээр яг л тийм л байх хэвээр нөгөө талаас одоо юу гэдэг яг түрүүний хэлсэн шиг болохгүй байгаа зүйлийг аягүй сайн өөрснөө хүлээн зөвшөөрөд тэр одоо жишээд манай бодлого одоо боловсруулж байгаа толгой байгууллагууд маань их чинь одоо ямар нэгэн байдлаар ингээд сайн сайхан зүйлийг ингээд бусдад сурталчлахдаа бусдын дуу хоолойг хүлээж авах боломжгүйгээр тэр мэдээллийг хүргэдэг ч юм уу те нэг пост тавьснаа доотлолт нь бүх хүмүүсийн комент бичгийг нь хаачдаг те тэнгууд салбар дотор бол тэднийг бүгдээр ингэ өөр өөрснөө шеэр хийгээд ч юм бусдаагаа ярилцж байгаа conversation буюу ярилцлагын дандаа л энэ яагаад нэг худлаараад байгаа юм бэ те одоо сүүлийн одоо цалингийн асуудал бас яригдана энэ дэр те бүгд л болохгүй байгаа талаар яриад байгаа чинь болж байгаа юм шиг тавьчаад комментийг хаадаг ч юм. Энд чинь өөрөө тухайн одоо асуудлыг илүү их гүнзгийрүүлэх ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар одоо биднийг урагшлахад амар том хаалттай байгаа байхгүй. Шөнөд шиг хөнгөн юм ярина гэдэг ингээд хөнгөө уцтай. Яг өндөр Подкастын ивент тэтгэгч мөнх онц дотор мэдрэл, үе мөч уламжлалт сэргэн засах имлэг. нэг нөгөө баага болгосон гэд кино үзнэ үү? Тий. Тэрээ чинь одоо жишээ нь ингээ олон улсад айгүй шагнал аваад ирсэн чинь тий ингээ Монголын хамаг муу муухай юмыг харууллаа гэл. Тэгэхэд чинь одоо тэр хамаг муу муухай юм харуулж байгаа бусд орны кинонууд ингээл өндөр шагнал аваад ирж штэ тий. Яг тэр шиг л нөгөө байгаа юмаа хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө ингээд чадахгүй байгаа тий. Муу байгаагаа л эхлээд хүлээн зөвшөөрөх чинь хамгийн том алхам байгаа даа байхгүй тий. Тий. Мэдхгүйгээ мэднэ гэдэг чинь хамгийн чухал юм байна гэж. Тэр бас айгүй хэцүүтэй. Гэхдээ зарим хүмүүс ер нь бас мэдгүйгээ мэдгүй л байгаа юм шиг л харагдаад идэх шүү дээ. Тэгээд мэдхгүйгээ мэдэх гэж нэг юм байгаа. Бас мэдхгүй байгаад мэдхгүй яваад байгаа. Мэдхгүй байгаад тэрийгээ бас мэдхгүй яваад байгаа нас аяга бас. Биш манай курсыг ер нь курсээр их юм юутай коллективтэй. Тийм шүү дээ. Ийм курсын юм хандлагатай. Нөгөө бусад курсын жишээ нь ингээд нэг ангиангаараа нийлдэг те. Залуучууд цөөхөйдэн залуучууд ангиангаараа нийлдэг. Тэгш манай курс гэж бол ингээд курсын залуучууд бөөнөрөө нийлдэг те. Тийм. Нөгөө их завсралгаа болохоор л бөөнөр ингээд тохирсон юм шиг л тэр соёлын төвийн уртлын тодорхой нэг цуглаад байгаа. Миний бодлоор тэр юу ах? Та нар айгүй цөөхөн байсан юм шүү. Одоо нэг анги чинь 10 охин нэг эрэхтэй л байлаа шүү. Гэтэ танаа анги чинь бусад курсууд ч адилхан шүү дээ. Аха. Тийм. Гэтэ курс дотор танаа ангийнхан ч хамгийн олон. Тийм бид дүүрлээ. Манай ангийн залуучууд нөгөө сайн сурдаг гэсэн үг байхгүй. тэрвэр. Тийм учраас сайн сурдаг гэсэн. Эдний ангийнхан чи ерөнхийдөө айгүйх одоо ерөнхийдөө гэхээр жоохон хүчтэй суулгаж байгаа. Гэхдээ ер нь бол айгүй уншинтгаа тийм одоо юу гэдэг концентрац хийж суудаг гэсэн. Ингээ хам хичээл болохоор би минь тэнцээ ингээл юм яриа л юм дээ. Эдний ангийнхан бол яг тэр хүн тэнцээ ингээд яг суугаалаа хичээлээ уншдаг. Тийм төрлийн нөхдөдсөн дээ. Ажил дээр гарснаас хойш гэсэн эдний ангийнхантай би одоо ихэнх засгийн төмүүд энэ төр ингээл айгүй олон яг ингээд эмэлзэн практикээр хамт ажилласан. Тэгээд ер нь бол айгүй буйртай нэг. Манай ангийнхныг бол ер нь номын сангаас л болно шүү дээ. Эдний ангийнхныг бол арай өөр азарсан. Хоолыг цаацраас гэдэг шиг. Асуухад бол суун. Гэтэ эднийхийг бол суусан цагаараас жохон л гүцэхгүй байх гэдэг. Тий. Тэр бусад курсүүдс манайх ч тийм онцлогтой байна. Одоо жишээ нь манай курс анх курсын саксны тэмцээн. Одоо жишээ нь курсын шинэ жил гэдэг зүйл чинь манай курсээс гаралтай байхгүй. Тэгээд зүгээр энгийн байж байгаа зүйл курсээр их өмнө байдаг байсан шүү дээ. Заавал нэг тэгж одоо бүгдийн шинэ жил мэлчихгүй бас курсээр их уулзч чадаа. Тий. Яг ингэ зориод аливаа амин Тэр нэг курсээр ангирахгүй. Тий. Курс нэг сум руу очиж бас бөөнөр үзлэх гэсэн шүү дээ, тий. Тийм шүү дээ. Бид чинь өвөр ангаа явсан шүү дээ. Тий. Өвөр ангаа 2 сумаар. Ер нь энэ алтан агнуурын өрөөнд нэг жоохон тийм бүтээлч байя гэдэг тийм санаачлал төвшүүлсэн бохгүй юу? Уул нь одоо ингээд 2026 оны алтан агнуур болоход манайх нэг курсээрээ ингээд өвөр ангаа бүх сумаар яваад бас ингээд эрүүл мэндийн үзлэг онцлогоонууд хийцэн, урдсан сэргийлэх үзлэгүүд хийцэн. Ер нь ингээд курсээрээ нэг аймгийн эрүүл мэндийг хариуцж яваад заавал ингээд төр засгийг ингээд бодлогын юмыг хараад байхгүйгээр тэ
хажуугаар нь тийм сайн дурын тийм санаачлахтай ажлуудыг бид нар хийх хэрэгтэй байна. Тэгээ алтан агнуурыг нэг тийм гоё юутай болгочих юм бол тийм уламжлалтай болгочих юм бол гоё ихгүй. Бид нар чинь курсээрээ яваад бас эргээд ажил төрлөөр ярьж чинь хоорондоо холбогдож чинь бизнесээ төрслөө авчиж эрүүл мэндэд анхаарлаа хандуулж чинь амар олон талын нэг хүмүүс тавал талтай байхгүй. Тийм зорилготойгоор л эхэлсэн л дээ. Нэг 2 сумаар бас ямарс эхлүүлж чадсан. Тэгэхээр одоо дараагийн алтан агнуур хүртэл энэ зорилгыг биелүүлэх хэрэгтэй те. Их юм бол бас жил болгоо уулзаад тэгээ бодлого юм ач гэсэн ярьж шүү дээ. Подкастын ивент тэтгэгч Golden Tip нүүр ам шүдний имлэг. Подкастын ивент тэтгэгч Цагаан уул эмэгтэйчүүдийн имлэг. Подкастын ивент тэтгэгч Юмед гоо сайхны мэс заслын имлэг. Подкастын ивент тэтгэгч Сэцэн мед имлэг. Подкастын ивент тэтгэгч Мөнх онч дотор мэдрэл үе мөч уламжлалт сэргээн засах имлэг. Надаа бас яг нөгөө нэг санагддаг юм нь одоо ингээд эрүүл мэндийн асуудлаар бас ингээд дуртай хүмүүс нь л одоо тий сошиаллаар ярьдаг тий зөвлөдөг ийм цаг үе ирчлээ тий. Тэгээ энэ дээр бас бид нар нэлээд дуу хоолойгоо өргөсөн тийм онцлогтой бас курс байсан болов гэсэн тийм бас сэтгэл бийтэй ер нь хүмүүсийн хийж байгаа ажиллаас нь ч юм уу тий санаачилж байгаа ажиллаас нь харахад. За тэгээд ер нь одоо яг өнөөдрийн дугаарыг өндөрлүүлэхэд тий үзээд сууж байгаа анагаахын чиглэлийн биш, эмч биш хүмүүс зориулаад тий хамгийн амархан өдөр тутамдаа хэрэгжүүлэх болохоос яг өөрийнхөө салбарын зүгээс нэг эрүүл мэндийн зөвлөгөө өгөөч гэж хүсье. За золоо бас эхэлж. Минийх чинь аюу хэцүү салбар шүү дээ. Унтаад яашиж. Одоо юу гэдэг докторын жол илэг мэлгээ хайрлаараа гэлдэг тийм манайх судалгаанаас тийггүй яг зүгээр миний хувьд бол мэдээгүй зүйл эрчим үйлчлэгээний эмчингээ хийгээд явж байгаа. Яг манай салбар өөрөө харьцангуй их нөгөө юм сэтгэл зүйн аягүй их тийм юм одоо юу гэдэг хөдөлгөөнд дунд оршдог салбар л та. Тийм утгаараа бол би хүмүүст ер нь бол өгдөг миний хамгийн дуртай зөвлөгөө бол одоо өөрийнхөө амар гоё тухтай аюу гоё одоо юу гэдэг санаа амар байх нөхцөлийг өөртөө аюу сан бүрдүүлж байгаараа аль болох гоё сэтгэл тайван байна гэдэг чинь ерөөсөө бүх зүйлд одоо амжилт гаргахын үндэс шүү гэж би их аюу дуртай байдаг. Яг гэвэл одоо энэ одоо нийт 20 жилийн хугацаанд эмнэлзүү ажилласан нас одоо надад ганц одоо хамгийн түрүүлж боддог юм сэтгэл зүйн амар амгалан, сэтгэлийн амар амгалан гэдэг бол одоо бүх зүйлийг эхлүүлээд юм байна, их сайхан зүйлээд юм байна л гэж боддоо шүү дээ. Тийм учраас одоо аль болох өөрийгөө гоё тайван. Энэ стресстэй нийгэмд яаж тайван байх вэ? Одоо тэгээд би бол одоо юу гэдэг өөрийгөө одоо яаж тайван байлгадаг вэ гэхээр би өөрөө яг тийм нээлттэй төрлийн юм болохоор ингээд зүгээр яриа зүгүршилждэг байхгүй. Тэгээд одоо бусад хүмүүс өөрөө өөрсдийнхөө одоо сэтгэл зүйн онцлог тааруулаад одоо тайван байх арга олж болно л доо тий. Одоо амьдрал гэдэг чинь аялал гэдэг шиг тий. Тийм байдаг шиг байхгүй. Би яг гоо чөлөөтэй ярина гэж яриа үзсэн. Чиний болохоор даашаа хараад гарч ярьчихсан мартаг байна. Ярьчихсан мартчихад яаж яагаад нөгөө нэг бичиж гэсэн цаас авахгүй. Бичсэн цаас алга болсон. Чамд ерний намтай юу чинь нэг тийм шиг Яахгүй нэ за. Одоо би яаж вэ? Би одоо зөвлөгөө. Би одоо чиний үзэж байгаа хүмүүстэй. Одоо эрүүл амьдралын хэм маягтай хүмүүс амар хүнд тусгаж аваад байдаг хүмүүс тийм. Тэгэхээр энэ чинь их энгийн зүйл гэдгийг л маш сайн ойлгоод авчих хэрэгтэй. Жишээ нь одоо өглөө освол зүгээр нэг аяг ус хамгийн дөрөнд уух чинь их тийм хүнд зүйл биш шүү дээ тийм. Тэрнээс их сүлээд эрүүл амьдралын хэм маягтай байж бол өвчлөхгүй байх боломж зөндөө байна шүү дээ. Тэгэхээр тэрийг л иргэд маань сайн анхаараасай. Тэгэд нэг зүйлийг л одоо онцгойлон хэлэхэд ямар нэгэн хөдөлгөөнийг оруулдаг эмчилгээ гэж байхгүй. Эмчилгээг оруулдаг хөдөлгөөн л гэж байгаа гэдгийг л одоо хэлхийг хүсэж байна да. Худлаа надаар төрүүлж яриалаа бодсон байхгүй. Цаа хажиж надаар төрүүл чи яар гэснээр одоо аюу тийм үг ингээд олоод болсон эмчилгээг оруулж морлуулдаг үг мөг болсон. Тэгээ чи мэддэг үсэ бичний дараа ярих гэсэн аахгүй.
За тэгээд та хоёрын ажилд өндөр амжилт хүсье. Өнөөдрийн дугаар өндөрлж байна. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.